Тэгээд энтэй бол 100% санал нэг байна. Одоо ялгаагүй бас хэрэглэгч бид нар бол тэгээд миний машин ч гэсэн юм тохиолдсон. Маш олон эргэн тойрны машин тохиолдож байгаа. Ерөөсө шатхан хийгээд тэгээд машин зогсдог, асгаа байсан. За ингээд дилер дээр очиод үзүүлэхлээр ерөөсөө түншний системийг цэвэрлээд машин буцаад хэвэндээ орчдөг. За тэгвэл та нар энэ бол түрүүн прудерч гişүү хэллээ шүү дээ. Шатандаа одоо байгаа энийг хамгаалж байгаа хүмүүс гэж ирэх мэдлэгүүд байгаа гэж хэлж байна. Яг л үнэ. Яагаад гэвэл дилерээс за хэрвээ танай асуудлаас болоогүй бол машины гэмтэл биш юм бол шатгуунаас болсон уу тийм ээ. За тэгвэл надад тийм алтан бичиг хийгээд өгөөч ээ. Энэ шатгууны чанараас болсон гэдгийг бичээд өгөөч гэхлээр бичиж өгдөг. Тэгээд тийм бол танай одоо юунаас дилерийн асуудал байна, машины асуудал байна гэхлээр машины асуудал бишээ гэд мөнгөө нэхэддэг. Энэ бол тэнд зогсож байгаа мянган хүмүүс л хэлж байгаа. За тэгээд угаасаа хүн болгоны л одоо хэлэх асуудал энд бол 100 байгаа. Одоо тэр сэтгүүлч залуу яваал гадуур тэр шатхуунуудыг хэмжээд байгаа шүү дээ. Тэгээд хэмжээд үзэхлээр ерөөсөө хэмжээндээ үрдгүү, хотынх нь ч үрдгүү, хөдөөнийх нь ч үрдгүү. За одоо ганц үрж байгаа нь 95 байна. Ягаад гэвэл тэр нь үнэн чөлөөтэй болохоор ялангуяа 92 дээр энэ асуудал бол бүр маш хэцүү байгаа. 92-ийн үнийг хитрхи барьснаас болоод нөгөө дахиад тэр энэ асуудал чинь гарч ирж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ талаар судалгаа байгаа юу? Энэ судалгаагаа сайн танилцуулаад яваарай. Тэгэхгүй бол яг түрүү чи өөрийн төвөө гişүний хэлсний адил яг хуучнаараа ороод ирэх юм бол бас нэг дэмжигдэхгүй байх, бусад хүмүүс ойлгохгүй байх тэр юмнууд гарч ирнэ. Тэгэхээр бүрдэрж гişүүд одоо асуулт гэхээсээ илүү хэлэхэд бол дахиад тэр нэмж хийсэн судалгаануудаа гişүүдтэй танилцуулаад өгөөрэй. Одоо төсвийн байнгын орон дээр ч гэсэн ялгаагүй тэр танилцуулгуудаа өгчих юм бол бид нар бас тэрнтэй танилцаж харах хэрэгтэй байна гэдэг юм шууд үг гэлчээ. За тэгэхээр яг баясгалан гişүү яг өөрийнхөө амьдрал дээр тохиолдсон зүйлээ сайн ярьлаа. Өөрөлдвөл тийм. Тэгэхээр ер нь бол одоо яг ингээд дилер компанидаар нь очиод машина засуулахтаар зөвхөн одоо тэр карбюраторын жоохон инсталл тэгэл одоо болчдөг. Тэгээ буцаад нөгөө танахаас болсноо шатхууны компаниас болсноо гэхээр айгаад бас юм хүмүүс хийж өгдөг. Ийм л байна л да. Тэгэхээр ер нь бол мэдээж одоо юу гэдгийг за ингээд та нарт нэг зүйлийг хэлэхэд яг тэр бензин шатхуунд орж байгаа тэр холцууд л орж байгаа. Жишээ нь керосин орох ёстой, нафта орох ёстой. Тэрнийгээ одоо жишээ нь яг тэр холцууд нь байна уу гэдгүүл тэргээ үзэхэд бол байгаа. Хамгийн гол нь тэр холдог технологи нь одоо ерөөсө эн чин Европын наатлын компани улсуудаар хэрэгжээд пост коммунист орнуудаар явж байгаа. Тэгээд дараа нь одоо энэ станы орнуудаар явж байгаа. Сүүлдээ ингээд Монголд орж ирэл одоо дуусч байгаа. Энэ бизнес ерөөсө хаагдж байгаа байхгүй юу? Энэ дэлхийн бусад орнууд бүгдээрээ энийг хэрэглэхээ болцсон. Тэгээд Монголд л одоо энэ хууль хяналт дээрээс нь одоо бүх зүйл нь ийм задгаа байгааг ашиглаж өнөөдрийг хүртэл энэ компаниуд энэ ажлаа хийж байгаа гэж ойлгож байна. Ер нь бол хилцүүлгийн явцад бол 4 жилийн өмнө Багнуурын уурхаан 40 машин хуурамч төс шатхуун хэрэгсний улмаас эвдэрчээ. Тус уурхаан том экспортын экскаваторын форсункны нэвтрүүлэхэд $15,000 нэгийг застгаал гэсэн юм л жишээ. Энэ хууль бус бизнес бол Монголын төр засгийн бүх шатанд нөлөөлөх замаар энэ одоо хууль бусаа бизнесээ хийдэг. Ер нь бол торхны доор сенс тавьж гаад тэгээ тэрнийгээ сенсээ эргүүлж хуулируулах замаар шатхуун хийждэг байсан бол манайх алтан ширээ дээр $1.7 тэрбум шатхууны үйлдвэр барих ямар шаардлага байхгүй. Ингэж энийг одоо төрүүчийн одоо хэд хэдэн парламентаар хэлсэж яхад маш их айдастай. Өөрөөр аж үйлдвэр эрдэс байлгийн яамны албан тушаалтнууд танаа энэ Монголд одоо энэ одоо энэ чи үйлдвэр муу юм уу гэхээр бишээ цех гэж.
цэхэр шатхан үйлдвэрчдэг байсан бол одоо энэ дэлхийд даяараа одоо ийм том үйлдвэр барих ямар шаардлага байхгүй. Тэгэхээр энэ засгийн газар бол бас тодорхой хэмжээний нөлөөнд орсон гэж байнга л нөлөөнд орж байдаг. Яг энэ хүмүүсийн энэ хоором шатхан хийдэг хүмүүсийн нөлөөнд орж байдаг. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд бол хэд хэдэн яамдууд бол энэ хоором шатхан дээр бол дэмжиж санал өгсөн. Жишээ нь сангийн яам дэмжиж санал. Энэ бол хоором шатхан бол болохгүй гэдэг энэ татврын маш асуудал үүсгэж байгаа гэдгийг дэмжиж санал өгсөн байгаа. За үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтээр бол бизнесийг адилтгч боломж олгоо гэдэг л нэг тийм ерөнхий зүйл гаргаад тэгэл одоо тэрнийхэн дагуу гүжирдэж энэ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гарсан гэж би үздэг. Тийм учраас би энэ ямар нэгэн өөрчлөлтгүйгээр өөр одоо агуулгагүйгээр яг хуучнаар нь өргөн барьсан. Тэгэхээр тухайн үед ашиглалтын газрын тусны газрын дарга хэрлэн энэ их хурал дээр үлэхдээ дотоод хоором шатхууны үйлдвэрлэл байгаа эсэх асуудлаар тусгай ажлын эсэх байгуулагдаж ажилласан. Энд хоёр асуудал яригддаг. Хилийн гадна боловсруулсан хоором шатхан орж ирдэг гэсэн яриа бий. Шалгалтаар ийм асуудал тогтоогдоогүй. Харин дагалдах бүтээгдэхүүнүүдийг оруулж ирээд энд хойлт хийх замаар шатхан хийсэн асуудал гарсан. Дээж авч шинжилгэхэд стандартын бус байдал илэрсэн үнэ гэдэг ийм одоо ажлын эсгийнхаа дүгнэлтийг уул уурхай хүнд үйлдвэрийн яамдыг хөргүүлсэн гэж. Тэгэхээр мэдээж одоо яг тодорхой хэмжээний судалгаанууд нь бол байгаа. Өөрөөр хэлбэл энэ хоором шатхан хийж яана гэсэн тэр бүх зүйлийг бол та бүхэнд өгсөн материал дотор бүрэн тодтогч өгсөн байгаа гэдгийг хэлье.